энэ цэрэгт амиа алддаг явдал бол үнэхээр бүх цаг үеийн туршид байсан. Өчнөө одоо та нар санаж байна уу, заргийн өнрөө юу хийхэд дээр хэдэн жилийн өмнөөс сонсгол хийсэн шүү дээ. Тэгэхэд хичнээн хүмүүс ирж хичнээн сайхан эрүүл саруул тэ энэ гэрийнхаа одоо сайхан үр хөвгтүүдийг алдсан тухай яаж яргалуулж исэн тухай өчнөө энэ одоо нулимс урсан биз дээ. Гэхдээ тэрнээс хойш энэ батлан хамгаалахын салбар чинь одоо өчнөө гайхамшигтай одоо шинжилгээг хий, тоног төхөөрөмжийн одоо юмыг нэмэгдүүлээ гэдэг одоо бүх юм нууцын одоо зэрэгт байдаг гэд бид нэр энэ төсөв рүү үн шагааж болтгоо тэ энэ нарийн одоо ширийн юм руу ч орж болтгоо ийм одоо хаалттай салбар байдаг шүү дээ. Гэхдээ энэ хаалттай гэдгийн хүрээнд энэ Монгол улсын ирчүүдийг ирээдүйд тэ аав болох, эр хүн болох тийм үү? Энэ эх орноо хамгаалах, энэ улсын иргэн болж өчнөө олон тэ одоо нийгмийн даатгалын шимтгэлээс ахуулаад өчнөө гайхамшигтай амьдрал зохион байгуулад тэ энэ Монгол улсын хүн амд хувь нэмрээ оруулж эцэг эхийнхээ төрүүлж өсгсөн эцэг эхийнхээ ачийг хариулах хөвгүүдийг ингээд жилээс жилд алаад ээжэж өнөөдөр та нар ерөнхий сайдын байр суурийг харал та. Улс төрчлөө. Манай намын одоо дотоод асуудалд оролцлоо. Манай намын даргын араас уйлан дууллаа гэд ийм амар увайгүй ерөнхий сайдтай байгаагаа Монголын ард түмэн харсан байх гэж бодож байна. Өнөөдөр та нар одоо энэ амиа алдсан хүний одоо энэ ээжтэй очиод уулзах юм бол хэлэх үгүй нулимс нь одоо бүр тий нулимсан далайж ивж байгаа шүү дээ. Нулимс бол юу ч биш. Энэ хүний цаашдын амьдрал яах вэ? Төрүүлж өсгөөд 19 жил хүн болох гэж энэ хүний хөдөлмөр ямар вэ? Тэ? Хэдэн жил нойргүй хоонж араас нь явуулчихад араас нь ингээд тэ ив ирүүл сав саруул хүүгээ эмчийн үзлэгт оруулаад ирүүл гэдэг нь магадлагдан батлагдаад тэгээд тэнцээд аваа явж байгаа юм. Гэхдээ тэгээд ингээд энэ хүүхдийг алдсан биш. Тэгээ ингээд энэ хүүхдийг алдсан байна гэдэг чинь энэ салбарт ямар ч хариуцлага хяналт байхгүй байгаагийн л хамгийн тод жишээ байхгүй юу? Хэрвээ хяналттай байсан бол сайд нь тэ чиг үүргээ зөв тавьж энийх нь дагуу салбар одоо энэ застав болгон дээр те энэ анги болгон дээр хүмүүс нь хариуцлагатай хяналттайгаар ажил үүргээ биелүүлдэг байсан бол өнөөдөр хүний амнаас эрсдэхгүй. Тэр эвтгийл хүний эрүүл мэнд ч модохгүй. Гэтэл өнөөдөр ерөнхий сайд юу яриа сууж байгаа юм? Би одоо эднэрт ингээд те энэ камер юм юмаа ингэж ажиллуулах ийм чиглэл өгнө. Одоо яхаараа чиглэл өгд юм бэ? Энэ сайд чинь бүхэл бүтэн энэ засгийн газар хүртэл улираад ажиллаа авсан шүү дээ. Шүн дөлөөр ямар сүр найртай те жагсаал юм хийгээд үлээвэр найрал хөгжмийн те тоглуулад өөрийгөө дахин одоо улиран сонгогдсон улиран одоо томилогдсон ажлаа хүлээж авлаа. Ийм нөгөө одоо юу гэдгийг нөгөө сүржин эхэлж даржин дуусч те нөгөө энэ үзүүлэн тоглолт хийхдээ сайн мөртлөө хүний амнаас одоо эрсдээд одоо ингээд энд тэнд ингэсэн байна. Дахиад хаана нэгтээ бас хүний амнаас яригадаад байна. Эдгээр ингээд салбартаа нуучдаг байгаа байхгүй. Тэгээ энэ гарцаагүй хин нэг нь мэдээд шүгэл үлээхгүй л бол хавд арчдаг. Тэгээ тэр нөгөө ар гэрийг нь ингээд бас ямар нэгэн байдлаар зохицуулцдаг. Эсвэл айлгаад эсвэл ямар нэгэн хүчин зүйлээр тэ ингээд өнгөрчдөг. Үгүй ингэсээр байтал чинь энэ өөрөө салбар чинь цаашдаа энд одоо явуулах, үр хүүхдээ явуулах, ир нөхрөө явуулах, хүүгээ явуулах, дүүгээ явуулах хүмүүсийн тоо цөөрч. Энд чинь өөрөө үндэсний аюулгүй байдлын бас нэг ноцтой асуудал болно үстэй. Бид ийм юм болоод яжхад ийм увайгүй тэнэг мунхаг юм яриа сууж яадаг ерөнхий сайдтай байгаа да үнэхээр гутарж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо эргэж дор бүрнээ өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлээсэ. Одоо энэ цэрэгт хүүхдээ явуулсан байгаа ээж аав нар бас те энэ асуудлаар миний хүүхэд зүгээр ээ гэж баярлах биш. Бусдын хүүхэд өөрийн чинь хүүхэд хизээч гисэн өртөж болцшгүй байгаа ийм хяналтгүй салбарын асуудлыг жин там болох талаар дуу хоолойгоо илэрхийлээсэ гэж бодож байна.